Улсын бүртгэлийн байгууллага үүсч өгдсөний 85 жилийн Монгол бичиг үсгийн өдрийг тохиолдуулаад тус элтсийн албан хаагчдын дунд цэвэр өвчтөн уралдааныг зохион байгуулсан. За тус уралдаанд эхний байрыг архивч Инхтуул, 2 дугаар байранд Иргэний улсын бүртгэгч Сарвал, 3 дугаар байранд мэдээлэл технологийн ажилтан Самцрын нар тус эзэлж мөнгөн шагналаар шагнагдсан. За мөн Монгол бичиг үсгийн өдрийг тохиолдуулаад Орхон аймгийн төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан Монгол бичгийн үндэсний алтан хонх уралдаанд архивч Инхтуул маань оролцож бас 4 дугаар байр эзэлж мөнгөн шагналаар шагнагдсан. Тэгээд нийт идэвхтэй оролцсон хэлтсийн албан хаагчдаа цаашдынхын ажил. За тэгээд Монгол өв соёлоо дээдлэх, Монгол бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. онд төрийн албаны зэргийг хол бичиг буюу үндэсний бичгээр хөтөлбөртэй холбогдуулан нийт төрийн албан агтдаа үндэсний бичгээрээ гоё сайхан бичиг уриалгыг гаргаж байна.